За. Кинонууд ойр-ойрхоор янз юм байна. Nice. Telegram дээр авсан санал асуулгаар ихэнх нь Хангук кинод дуртайг тандад мэдчихсэн учраас Солонгос киногоор жоохон давлгаал юу л гэж бодлоо. Энэ киноны хувьд умартагдсан нь буюу Forgotten гэгч нэртэй үйл явдал нь учир битүүлэг гэмт хэрэг цуснууж агуулгдсан зөвүүн кино байна. За тэгээд өөрсдөө үзэл сэтгэлээ хэлнэ үстэй. Харин хуруугаараа гоцойлгоогүй байвал яршиг шүү мэдээ. Окей. Бичлэгийн хамтран ажиллагчаар олон улсын спорт бооцооны сайт Melbet ажиллаж байна. Дахин хэлье. Спорт бооцоо шүү. Тэ. Та бүртгүүлж байх явцдаа промокод оруулах хэсэгтэр Yatin Mail гэж оруулснаар 150% бонус авах боломжтой. За тэгэхэд хамаг байдгаа тавьж туваа. Тэгвэл зайлаарай хөө. Мэдв? Элтэв дуу чимээ сонсоод хар дараад байдаг залуу машин дотроо сэрдэг юм байна. Гэрийнх нь юу ч болоогүй жаргалтай наргагүй л явцгаах юм. Манер нэг тийм балмагдсан байдалтай. За тэгээ шинээр дүүжирж байгаа гэртээ ирцгэлээ те. Харваас л зэрлэг ногоодо баригдсан хүн амар цэхээс байшин байх чинь за ямар байна да? Гоё байна уу? Гэлэнэ л тий. Хар багасаа ахтагаа зүү орох зайгүй, үе зайгүй өсцгөөсөн болохоор байн анхийнхаа тухай сайхан дурсамжийг бодож кайф авдаг хүү болтой юм. Машины ослоор ахна баруун хөлөө гэмтээгээд доглон зэрэг болсон юм байна шүү. Сайн санаад байгаарай. Нүүлгэлтийн компани ийш тийш юм зөөгөөл барбокс хийлгүй шааж байх юм. Тэртээ 1997 оны 5 дугаар сард хуучин айлын цаад өрөөнд элдв бузраа үлдээсэн болохоор мань хоёр нэг өрөөнд орж таарж байгаа юм байна. Ахтагаа нэг өрөөнд ороод гоё байна гэж игдүүрээ шагаад байгааг нь нүүлгэх залуу гайхсан бололт. Тэр одоо чиний том ах чинь юм уу? Хэдтэй хөвгтв? Гээл хил ам сугалчих гэж байсан чинь таныг доор дууд чинь гэд ах нь ороод ирлээ. Сайхан иссэн кимчитэй шил шааж өрхөд бүгдээр ширээ тойроод лавцгааж байтал дээр өрөөнөөс юм унах чимээ сонсогдоод гайхаа шаасан чи өөрөөс нь бусад хүмүүс сонсохгүй байх. Гайхал гэжтэй. Угаасаа номын цагаа солиотой болохоор үд хивээснийг анзаарахгүй шааж угаад ер нь боли гэд нэг сайхан толиг уул сонсож байгаа л унтнаа гэд нүдэ хандсан байхад дахиад нөгөө өрөөнөөс чимээ гарч байв шүү. Нилээн чанга чимээ гараад байхаар нь ер нь очиж үзье гэд ойртод онгойлуудгийн даваан дээр ахан өш дамда гүчээчэнд атсан таглага хийж байгаа болдроо вэ. Энэ өрөөнд юу ч сонсогдохгүй л байна штэ. Гарт сайхан агаар амьсгалъя. Чимэр хичээл гэсээр галзуурч гэд аваад гарлаа. 5 минут агаар амьсгалж амжааг байхад аав нь ахын ирээд нэг бичиг цаас янзлаад өгödөх гэд дуудчихт юм байна. Догонцоод явж байсан харин бүлэг гаруудтай таарад яах ихэн завлгаа машин чихэгдээд орчт юм байна. Аха гэд гүгээд тусыг исолсон хүү. Чүү машиныхын дугаарыг цээжлээд үхэдхийн гэртээ ирээд ах хулгайлагчлаа гэд ухаалдсан байдаг юм. Зүүдэндээ нэг тийм юу н мэдэгдэхгүй салар зүүдлээ сэрсэн харин аав ээж нь одоо цагдаа нар ирж байгаа. Чи харсан үзснэ сайхан яриад гэд. Тэгсэн машиныхын дугаарыг хэлээд энэ машиныг хайгаад өгч гэсэн чинь ийм дугаар манай улсад байдгүй маа гэж авсан ёо. 19 өдрийн турш 2 цагта юу ч юм эргүүлээ сонсоо суугаа шагаад баг. Дуудлага ирвэл барина гээл хүлээсэн бололтой. Байхгүй. Яаж байдгийг? Дахиад өнөөх зүуд. Яг дээрээс нь сүхтэнгүүд сэрдэг уламжлалаараас ирсэн чинь нөгөө хаалган дотор яалтчгүй хүн юм шидээд ийш тийш алхаад байна шүү. Тэгснэ бүр бариулн эргэснэ хаалган онгочлоо. Стап гэд хүнчлөө толгой дээгүүрээ нөмрөөд чичгэнж байсан чинь ашгүй юу ч алах шүү. Яа гэл хөлсөөр чад байж байсан. Гэлт зүүн талаас нэг хүүхэн. Нэг л өглөө ахна. Би юу санахгүй нөө. Би гэл инэмсэглэл ороод ирэх юм. Ердөө алга болоогүй юм шиг тэрийг л хэвдэж байсан чинь ах нь босоод өрөөнөөс гараад явчихлаа. Сэрсэн чинь унтаж байна. Хөрхөдөө босож шээс юм байгаас тэгэл анхруугаа нэх гоё харж мараал. Зя ингээд буцаад амьд хэвэн боллоо гэж жантаагаа сорцоогоо жаргаж байдаг шүү. Та өчтөр ороо гарсан уу? Би хальт сэрсэн шít гэсэн чи ах нь би гараагүй. Чи нөгөө зүүт мүүдэ зүүтлээд байгаа юм уу? Гэ тоосон шинжгээ босоод явах гэсэн баруун хөлн доглоод байгааг бас гайхаад хоцорлоо. За ер нь бүгдээрээ үргэлжлүүлэн үзэж учрыг олцгоё. Өнөө л бузар ороо дахин давтагдаж цаг наргүй хичээлээ хийж байгаад ширээгээд ирлээд унтаад өгч. Гэснээс ах хүн дээрээс нь цоо ширтэ зогсож байгаа. Харандааг нь аваад нүдрүүн
чинийг нь тултал гаргаад л байлаа. Юу юуг нь өдрөө нордгийн даваан дээр харандаа нунаад ах хүү эргэж хараад гараад явлаа. Үндэ хаалга дуурахад манай хүн цочиж ирээд ер нь энэ ах гээд ардаас нь дагаад гараад ирсэн чинь хальт тоглож байснаа зөв зүгээр алхаад таксийн цуугаад яваад өглөө. Яа, бстайч та. Тоглон ах минь юу болов гээд ардаас нь такси бариад дагаад явсан чинь харааны шилээ тайлаад нэг л өөр хүний дүр эсгээ явчлаа шүү. Эртэд гертэн цагдаа болж ирээд байсан хоёр нөхөртэй ахын таарснаа. Навшнуудаа ажлаа аятайхан хийлдэ. Тэргээ загинцсан зогсч байдг юм байна. Өнөө миний мэдих ах хүү биш болоод явчихаар нь биэнд нь чөтгөр шүгснээс гарцаагүйгээд ахыгаа аврахаар ардаас нь дагсан чинь нөгөө хоёр цагдаатай таараад зодултгийн даваан дээр арай чүү зүхтаад харанхуй бузар буланд зогсож байсан чинь ардаас нь ах нь амыг нь таглаад ухаан алдуулчихдаг юм байна. Нэг сэрсэн нөгөө нам шааж өргсөн ширээн дээрээ сэрлээ шүү. Ах нь юу гэж болоог юм шиг орон дотроос ирж байдаг юм байна. Чи гайгүй юу? Яасан бэ? Нана унтц юм уу? Гэд бүр сэжимчалгаа. Эсэ хүний нүдэнд аргал хөдлөөд ахтайгаа барьцаадаад авдаг юм байна. Гараад явангууд нь харсан чинь доглоо чааж өгчөө шүү. Газар унсан харандаага авах гэтэл ширээн дээр яалтчгүй өчигдрийн унгаас харандаа байж байна. Ахыхаа ярьсныг эргээ сансан чинь таксинд суугаад яваагүй гэд хэлснийг санаад би ер нь таксиний тухай юу ч яриаггүй штэ гэл эвгүй боллоо. Ахих нь утсан дуудлага ирээд учиргүй доглоо хөлн зүгээр болоод гүгэл явчлаа. Бас гоё. Тэгээд ээжигээ орж ирэнгүүт нь суулгаж байгаад бүх юмыг хэлээд ах жаахан эвгүй болвол аавд хэлээд хамт дагцгаа гэд ярьдаг юм байна. Дайны хажуугаар дажин гэж нөгөө өрөөнд нь элдв дуу чимээ дуулдаад байхаар нь яваад орсон чинь ах өөрийгөө боомлоод өгцөн байхыг хараад орилоод сэрлээ. За зайл. Лайтай зүттэй юм байвс та ёо. За бста энэ ч тоо гэл хамаг юма маажаад явж байсан чинь ээж нь энэ тэгээд хідүүлэнг нь мэдчлээ штэ. Чамайг өчигдөр дагсан энэ төр гэд надад ярьж байлаа гэд ярьж байх. Арагшаа алхаж байгаа шалан дээр чимээ гаргахаараа ээж нь анзаараад ардаас нь хайгаад яваад байсан ашгүй баригдсангүй. Явж өрөөхөн шалгаадах гэдэг яриагаар нь өрөө рүүгээ гялс орох гээд гадуур дамжаад бидэрч нэг юм орсон юм уу яасан. Ээж нь орж ирээд хүнжлийн сөгсөн бороонд нам цохиулсан нойтгонсан амт унтж байдаг юм байна. За гэд гараад явхаар нь пал хидэл төгдсөн амьсгаагаа тайлаад бостол өөдөөс нь хараад зогсож байдаг зэвүүн шолмоогүй юу. Тулгатны 100 эрхмийн ануужин аятай сериосны царайлал сэрсэн үү? Яасан их хөлрөөвэ өрмин. Халууцаа цонхоо нэгээ юу та. Гэл гигэ Мария цааш. Юу нэндээс зайл. Гэд гарсан чи аав нь хаашаа явах нь. Гэл эвгүй царайлаа зогсож байна шүү. За энэ учир битүүлэг нэг л эвгүй болоод эхэллээ шүү. Жинсүга болохгүй. Гэртээ ороод ярилцъя. Гэл чангахаар нь түлхэж хаяад нүцгэн хөлөөрөө газар алгадаал зогтож өглөөд. Яг баригддгийн даваан дээр цагдаагийн газар олж хараад шааж ороод ам авраглаа да. Болсон бүх юм ярьсан чинь цагдаа нар гайхал гүйж та. Чи чин гэрийнхэн чинь нэг л биш байна гэд байна уу? Чиний гэр бүл юм шиг л царайлаа чамайг тэнэгтүүлээд байгаа эргүү. Гэд нэг л ярианд нь орж өгөхгүй шоолж ирээл. Нэг шаахгүй болоод явчихд юм да. Тэгсэн юу вэ? 1997 он биш. 2017 оны 5 дугаар сар байдаг. Хүмүүс гар утас таблет ашиглаж байгааг анхудаа хараад шок шаалт явагдаж царай зүс хувхай заагаад толинд очиод харсан 21-тэй биш 41-тэй югцэр зогсож байл. Гэртээ ирээл. Гараад ирцгээ гэж агсарч барай. Солиордог дээрээ байхад дээд давхрын өнөө өрөөнөөс дуу яваад байхад нь яваад ортол энд тэндгүү цус болцсон. Газар 2 манекен хэвтүүлчихсэн хутах шивэг байдаг юм байна. Гаднаас ах, аав, ээж нь орж ирэл. 20 жилийн өмнө энэ гэрт нэг гэр бүлийн ээж охин хоёр алуулсан. Алуурч нь олдохгүй эсийг явсан тухай дурслаа. Цаг хугацаа өнгөрөөд алуурчны тухай хүмүүс мартсан учраас гэр бүлээс үлдсэн гишүүн мэдээллүүдийг олж аваад бузар хулгайчийг барьж аваад үнэн түүхээ яр гэж иргэдэлсэн байж таарлаа. Зүүдэнд нь орж ирдэг сүх яг тэр мөчөд тохиолдсон байсан ч хүн алсан тухайга нэгч удаа ам нээхгүй тийм зүйл огт болоогүйгээд мэлзээд байхаар мань нэрэ нэг мэрэгэн арга олоод алдартай цагдааг авчруулж сэтгэл зүг нь бүрэн судлуулад ховстуулж яриулах гэж оролдсон байдаг. Яг нэг хэсэг үйл явдал амьдралд нь онц ноцтой нөлөөлсөн учраас тэрнээс хойших юуг санахгүй болсон байна. Тэгэхээр тэр үед нь аваачаад баг багаар нээлгэх хэрэгтэй болж байна гэд тохирцголоо. Ингээд цагдаа аав
Эмээр хангах эмчээж, хохирогчийн гэр бүлээс үлдсэн хүн 3 гэр бүлийнх нь гишүүд болж жүжиглээд мань нэрийг бүрэн нээхээр болдгийм байна. 1997 оны 5 дугаар сард дурсамж нь гацсан байгааг олоод машинд ээж аав ахтайгаа шинэ гэрлэгөө явж байгаа тухайд мэдж авдаг юм байна. Ингээд 41 тэрийг 21-тэд наваачиж эмгэнэлт жүжиг эхэлсэн юм байна. Тэр нүлгэлтийн ах тэр одоо танаа ах хэрэггүй гэд байсан нь 41-тэй хүн ахаа гэд байхаар гайхалгүй яхав дэж. Дээд өрөөнд нь дуу шуу гараад байсан нь нөгөө хоёр туслах нь өрөөнд нь манекен цусдаг сэтэ засаад дуу гаргасан байдг юм байна. Тэр ах мах нь бүлэг вестанарт олзлогдсон хийсэн хэрэгээсээ болоод цагдаа нарт баригдаад 19 хоног саадуулагдаад гарч ирсэн байж таарч. За ингээд тархиа суглуулхандаа гэсэн харин машинаас бүлтэрч буугаад гудамжгаар олоод зугтаа шагаад. Нарийнхан гудамж дотроо бүр дрив цаашаа хөөцөлдөж байгаа золгүй явдлаар нэг машинтай онхолтоос нь болгоомжлоод мод мөргөө зогслоо хөрх. Гавлан цуу шаатсан амьсгал норон гарантад заваргал нөгөө ертөнцийг үдсэн бололтой. Цаашаа хараад явах гэж байгаад машинд мөргүүлээд нам. Заяагүй амтан гэж тэрнийг хэлэх ажээ. Эмнэлэгт элдэв долоо эм шахуулаад оршихуу эс оршихуу жүжиг шааж байгаад тэрхэн 1997 оныхоо үйл явдал руу шилжээд очлоо. Толин хулаа сонсоод гой шааж байсан чинь гэрийнхэн нь хүрээ дэрээ шинэ гэрлэгөө явъя гээл дуудаад. Жаргалтай гэр бүлийн үлгэр жишээ юм хайш юм. Тавираад унтаж яваад гинтхэн осолд өртсайж. 6 сарын дараа зэвхий царайлаад сэхэнд байгаа ахыхаа төлөө ажил хийж мөнгө олохоос өөр аргагүй. Хүрээ тэр ажил хайгаал байна гэл. Хайгаал байлаа. 21-т батсан юугаа чадхав гэсэн. Чи бүр дипломгүй байж дээ гэсэн. За ажиллаулдгүй дээ. Тэгэхээр нэг сайтад ямар ч ажлыг сэтгэлээрээ голлогүй хийж ахыгаа аврах гэсэн юм гэлвэчлээ. Эмчин гарч ирээд миний дүү сэтгэлээ байр. Одоо тэгээд цаашд мөнгө олохгүй бол ахыгаа өмтүүлсэн дээр ухааны юм бурж ордог юм байна. Тэгсэн нэг орой ажлын санал орж ирэл. Дүүхүү хүн алах уу? Чамаа гомдохгүй мөнгө өгнө шүү. Би чамд бодох нэг хоногийн хугацаа өг. Гээл тэгч үү. Хүний яснаас гажууд ёс бус юу шаагаад байгаа юм бэ гэж бодсон ч бистэ яалч мөнгө хэрэгтэй байсан болохоор өөр арга олдохгүй байсан болохоор аргагүй эрхэн зөвшөөрчдөг юм. Тэгсэн юугүй утсан дуграад алах ёстой хүнийх нь байгаа гэрийн хаягийг заалгаж аваад гэрт нь яваад орлоо. Хоёр хүүхдийн намайд үлдээгээд ээжийн лалаараа гэсэн захиалгаар явж ороод харанхуйд тэмчээд яваад ортол ээж нь жаахан хүүтэй хамт унтж байдаг юм байна. За би бас солиорлоо гэхэд ингэ шаахгүй. Гэд гардгийн даван дээр ардаас нь хана чи ирсэн үү гэд нөгөө ээж нь гараад ирсэн чинь мань хүн эргэж харахтаа худах шөвгөө ил харуулад. Тэр дуугаар нь охин бууж ирээд гайхсан чинь худахтаа виста гэрдэн шаагаад ороод ирсэн байгааг хараад зогсоо зайгүй бас орилоод унтг юм байна. Битгий орилолтоо гэд айсандаа араас нь хөөцөлдөжгүйгээд чимээгүй болчихлоо. Битгий орил гэд сантчиж байхдаа охин санаандгүй бүлээд хорвоогоос зайлуулчихсан юм байна л та өөрийг. Умани бадмах. Сандар виста. Би чамайг битгий орил гэсэн шүү дээ. Намайг уучлаарай. Гэл өөрөө орилоо шааж байсан. Ээж нь орж ирээд бас л орилоод унтг юм байна. Битгий орилолдоо гэж хэлэхдээ бас л сандраад ээжийг нь бүлчих. Сандруу занан санаанаас нь давцсан амт байж таарат. Яг учраа олохгүй тэнэгтэж байгаад арай гэж сэхэл ороод гарах гэсэн чинь нөгөө жоохон хөө ага та хэм бэ? Ээжийг мань харсан уу? Гэхэр чи өрөөнд ороод 100 удаа 100 хүртэл тоолоор. Тэгвэл би ээжийг хоёрыг чинь гаргаад ирнэ гэж худал шагаад буцаад хаалгаар гарах гэтэл гэр бүлийн зурган дээр нь ахыг нь эмчилж байгаа эмчийн зураг өлгөөстэй байдаг юм байна. Зайлвал нөгөө хүү 100 хүртэл 100 удаа тоолоод ээжийг чинь орж ирэхгүй болохоор нөгөө дээд өрөөрөөгөө ороод хартал үхсэн байгааг харсан байдаг. Би чамайг ээжийн лал гэсэн болохоос охиныг минь ал гээгүй. Би энэ бүгдийг хүүхдийнхээ төлөө хийсэн. Ээж нөхөл амь насны даатгалын мөнгөөр нь хүүхдүүд минь өргөжлүүл амьдрах байсан юм гэж хуцаж унгаж байгаад цаяа харьсан өвгөн бас л өндрөөс золгүй унаад өгччэлтэй. Ингээд мөнгөчгүй ахчгүй болоод гэртээ байж болох бүх драмаг аваад үлддэг юмсан ч. 100 хүртэл тоолдог жаал хүү том болчихсон гэр бүлийнхээ хэргийн ардаас мөрдөж яваа энэ ах хүүгийн дүрд ордог залуу байж. Өндөр тунтай үхэл төргөх юм шипризэн шааж байгаад алах гэсэн өнөөхөн тоож байгаа шималах. Тэгэхээр дургүй өрөө шагаад. Бста чи яаж чадчихна? Манай аав чамд гэр бүл ихнийг асуулах ажил өгс юм аа? Ээж амь насны даатгалын төлөө ийм зүйл хийлгэсэн үү? Гээл араас нь угсруулж гардаг юм байна. Амхандаа үнэн мөнийг өөрөөр нь хэлүүлж уучлал гуйлгад сэтгэлээ амарлуулах гэсэн хүний л бодол байгаа юм л да.
Нөгөө хар царайд хилээ залгаа шаадсан уу? Харж байсан аа. Намайг уучлаарай. Аавч нь ямар ч хамаагүй. Би л энэ бүгдийг хийсэн гэж авсан. Эдсээ хүртэл худалж визда байж угаад үхэх гэсэн багт. Сонсохыг хүссэн хариултаа авч чадаагүй болохоор тэгэд хорвоогоос зайлахаас яах вэ гэж шийдсэн үгүй юу? Өгдөөгүй гарч явахдаа өндрөөс үсэрч амиа орлждгийг. Харин нөгөө халдвар царайд өрөөндөө үхлийн тунтай зүгээ өөртөө шааж орхиод үхлээ хүлээгээд сууж байх юм та. Бузар булаа болдог тэр өдөр гэрийнхэн дуудахад эргээд очих гэж байхдаа эмчийн гэр бүлтэй таарлаад бясхан хүүтэй мэндэлсэн юм билээ л дээ. Ийм ч юм болно гэж хэн санах вэ хөлөг гэж. За. Эмор цоолгүй ажиллаа хийцгээ. Дараа уулзъя. Баяртай. Бяцхан садранд. Я